Нүүдэлчдийн зам. Бүрээд хүүхнүүдээ гэж. Бид Мондод очоод бөхөөгийн танил Димагийн нэгэн дүнзэн байшин зуршлаа. Бөхөө Мондор олонтой ирж очин олон ч танилтай болжээ. Мондын үндсэн хүн ам нь бүрээдүүд. Димха гэж ширвэ сагалтай өндөр сайхан нуруутай бүрээд ирвэн. Эхнэрийн Надяг нь. Надя торомгораалаг нүдтэй дунд зэргийн нуруутай аялаг хаан хөөрхөн бор бүрээд бүсгүй байлаа. Тэдний 3 хүүтэй. Хүүхдүүд нь бүрээд хэлээр ярьж ор тас мэдэхгүй орос хэлээр ярилцсан. Димхагийн ээж нуруулаг цагаан шаргал царайтай. Залуудаа өнгө зүстэй явснаа илтгэн толиотой харагдах сайхан самган бидэн дээр хаяа ирнэ. Димха, чи энэ хүмүүст сайн үйлчилж байгаа биз гэж сануулна. Биднээс тав тух ямар байгааг асууна. Хариуд нь та бүү санаа зовоорой. Бидэн шиг амарчгүй хүн алга гин. Тосгоны хаяа модонд 2 азраг орчим монголчууд тавир сайхан ад үйдээшлэн. Би тэднийг байсгээд л очиж эргүүлж тойруулж харна. Өглөөд тосгоны баруун урдаас 2 ижилхэн согоо шиг хөөхө бор морд хослуулан хөлөлсөн орос залуу дөрвөн дугуйтай тэрэг хангичуулан гарч ирнэ. Амгай булаалд нь толгой хайлан хадрах хос морд үнэн хүү багталтай. Залуу миний бараанаар тэрэгэн дээрээ зогсон ташуурын сураа талснаас дуурган шүгэлдэнэ. Мордын толгой хошуугаараа 2 тийш үл ялэг ханарч шилэн хүзүүгээрээ уран гой бөгтрөн гуухайж толгой хайлан сарвайтлах хайдэрнэ. Мордоос жижиг хонхнуудын дуужингэн хиймэр бадраан миний дэрэг дүр салхи татуулан өнгөрсөөр хэд хонж байлаа. Димха дээрээ нэг ахтай дороо 2 бүсгүй дүүтэй. Тэднийг Свита Аня гэдэг юм. Димхагийн гэр бүлтэй лавхан танилцлаа. Аня нөхөргүй гэлээ. Энэ эрчүүд ийм сайхан бүсгүйн хаагур өнгөрдөг байна. Тэд нар ээж ихтэйгээ ойрхон амьдрна. Хоног өнгөрөх бүр ижил дасал болсон бид бийсэн цайшлуулж наадахтайгаан боллоо. Энэ хизээ хаалт хизээ нөө. Аня? Би буцахтаа чамайг аваад явна. Болохгүй л дээ. Яагаад болохгүй гэж? Ээж зөвшөөрөхгүй? Яагаад зөвшөөрдөг юм бэ? Ээж намайг харийн хүнтэй суулгахгүй гэдэг юм аа. Би харийн хүн биш адилхан монгол угсаатан биз дээ. Гэхдээ монголч нь харийн улс шүү дээ. Хэдхэн хараагаад улсын хил байхад харьсаж холдох юу байдаг юм бэ? Гэхдээ л ээж зөвшөөрөхгүй, дэрэгдээсээ холдуулахгүй гэдэг юм аа. Тэгээд ч би энэ сайхан дүнхийсэн соёны нуруунаас холдохгүй. Би нэг хүнтэй амьдарч байсан. Арх уугаа тухаар нь яваад ирсэн. За чи Улаанбаатарт орвол манайд очоорой. Очих үгүйг Димхал мэдэх байх та. Бид ийм маягаар дэми ярьж цаг нөхцөө суур шүн дөл болгоод унтахаар хэвдлээ. Аня тэр шүн Димагийн тонхоор үлдсэн юм. Миний хажуухнаар ороо засахад тэрний том цэцгэн хээтэй дэгжин эрен дайсанцны хагас задгай өнгөр дур булаам ямар нэг амтыг нуун далдлан алдаж байх шиг.
Аня гэрлээ унтраагаад орондоо орлоо. Сонхны бүдэгхэн гэрэлдэ дэрэн дээрээ задгаа асгарах тэрний анхлан мөнөртэй тасам хар усны үзүүр хацар сэвгнүүлхэн таатай. Хаяа орондоо эргэн холбөрөхтөн нэг л сайхан сэнгэнсэн салхи хажуунаас сэвсгээд намдан. Гэрийнхэн бүгд унтажээ. Миний нойр хаа нэг тэрүүнээсэн одож. Хөнжлөө баг зэрэг яран сөхөж тэрний хөнжил доогуур сэбэрхэн гулсан шургаж орлоо. Ялдамхан сайхан анхлан мөнөртө мансууран алдсан намайг бүсгүй уран зөөлн тааламжтай өгтөн авлаа. Тэр ёр бусын тайван байлаа. Өдөр хоног өнгөрсөөр Димагийн найз бүрээ дэрчүүд оройхон ирж бяцхан нариг аан үүсгэн дуулалдана. Өглөөд хэн нэгэн "Гана босоорой. Мангара тайли" гэсээр нэг шилийн барьсаар орж ирнэ. Нэг өдөр тэднийхэн ямар нэгэн баярт бэлдээд байх янзтай. Бөхөө энэ юу болох гэж байгаа юм бэ? Димагийн ээжийн төрсөн өдрөг нь манай гэрт ирцгэх юм байх уу? Ингэж байтал Димка 10 литр орчим ордог шилэн баллооны ихэмцээ шаргалдуу өнгөтэй шингэн зүйл цэл зүйлсээр тэврэн орж ирлээ. За та хоёр үдэж байна уу? Өнөөдөр ээжийн төрсөн өдөр. Ээж та нарыг урьсаа. Тэгээд бас та нартай хамт энд сууна гэсэн гэлээ. Дима гарахтаа та хоёр хувцас өмсөж вэ, би наажааг аваа дайраад ирье гэж явлаа. Хой бөхөө энэ юу вэ? Самгон байхад ямар шоухо идвэдэг юм бэ? Чангахан гарсан лут шүү. Хоёулаа амсаж үзэх үү? Тэгв. Тагийг онгойлгон шилэн аяганд баг хаан хийгээд амслаа. Чанга идэв байна. Бөхөө хоёулаа энэс хайл болох баг уун шүү. Айхтар юм байна. Харин тийм ээ. Яаж игээд өнгөрөөгөөд вэ? Удалгүй Димка Надя хоёр орж ирэн бид хамтдаа гарлаа. Димагийн дүү хоёр бүсгүй хүүхдүүд найз нөхдөн цугларчээ. Димагийн ээж дээшээ гэсээр дэрэгдээ бид хоёрыг суулгалаа. Бид Димкагийн ээжид ерөөлхөлн хундаг өргөлөө. Димагийн ээж "Танай Монголд бүрээд дээл байдгүй." Бага. Иргэжлийн цагаан сараар Дима та нэг дээл захиалж авахсан. Сайхан бүрээ дээр харагдан да. Ингээд хүүгээ багтсан нүдээр харна. Манай том хүү ирээгүй байна. Ажилтай яваа. Ирэх 7 хоногт амраад ирнэ. Димкагаас өндөр залуу биедээ гэлээ. Тэдний хоёр бүсгүй ч гэсэн ээжигээ дурайсан өндөр нуруулаг хүмүүс. Бид хэсэг дуулалдаад манайд очихоор явлаа. Бөхөө бидний гэрт Димагийн найз нөхөд гэрүүлтэйгээ нэмж ирлээ. Хэд хэдэн юм өрөөний голд уртоо ширээ сандал захин идээ умдаан арих дар суржээ. Аяны дугаараа ээжэд очлоо. Тэр эвлэгхэн хоолоогоор "Бадамлын хойн усан мандал ганд шигүү яахөө" гэдэг дууллаа. Бадрагийн шүлэг Батсүгийн хөгжим гайхмаараа хэмээх энэ дуу нэгэн цагт Монгол түмний дуу болж байжээ. (1992 оны үед урд хөрштэй хил нээгдэхэд монголчууд
Эрээний хөлийн бомтын худалдаа руу цовох болсон би ч бас хожимдоогүй. Тэр үед биднийг нэгэн залуу эрээний улаан тоосхон адилхан сууцнуудын нэгтэй байх гэртэн аваачхад нэгэн хижээл хүн бас энэ дууг дуулж байсан юм. Дэмагийн ээж дуулж дуусаад би Монгол дуунд ихэд дуртай. Намайг залууд энэ дууг бүгдээрээ л дуулдаг байлаа. Монгол дууны үг ая онцгой сайхан шүү гэлээ. Бид үдшийг тавтай өнгөрөөлөө. Тэр баяраас хойш удаагүй байтал Дима нэгэн өндөр шар хүн дагуулan орж ирсэн нь ах нь байлаа. Бид хэсэг сууж танилцсан хөөрөлдлөө ороовлжээ. Нөгөө эр хоёул явна. Манай хадмынд очино. Гэхдээ нь ийм ороо танихгүй айлд ороход эвгүй гэж цааргалсанд даанч үгэнд орохгүй. Явъя гэж шавдуулна. Сүүлдээ Дима бөхөө хоёр за явж очичход ирээчтэй гэлээ. Нэг айлд очлоо. Нөгөө эр алив ээж Ширезас Монголоос миний найз ирсэн гэлээ. Тэрний хадам тэр дороо тавхтай чихэр шил аригтай ширээн тавилаа. Аригт уусах төгөж нөгөө өрч нийлээ таламжлаа. Хоёулаа явах уу гэсэнд чи миний хадамд нэг сайхан дуу дуулж өг. Тэгээд явъя гэлээ. Намайг 16 настай Сэлэнгийн бугунтын геологийн ангийн өрмийн ажилчнаар ажиллаж байхад манай өрмийн мастер Эрдэнэцэнд оржин зааж өгсөн нэг бүрээд дуу санаанд орохоор наяллаа. Дуу дуусхын алдад хөгшин гэнтхэн босч сайлцгаа муу сан аригчд бас Монгол хүн гэж худлаа хэлж арих гаргуулж уунаа та нар гэж хангалаа. Нөгөө эр ээжээ энэ үнэхээр Монголоос ирсэн миний найзаа гэсэн боловч өр үнэмсэнгүй. Монгол хүн байтлаа намагтай булагтайг ингэж дуулна уу? Худлаа ярьж болсон бол гарцгаа муу сан аригчд гэд хаалгаан дэлгэлээ. Сэвитагийн нөхрийг Сергей гэнэ. Тэднийх Димагийнхтай ойрхон. Нэг өдөр Сэвита хөрш айлынхаа хүүхэнтэй хууч хөрч байна. Айлын бүсгүй. Сэвита, Сергей уус харлаа байна уу? Хууч л байна оо, борья яаж байна да? Ойр дуугаагүй уухгүй болохоор хэцүү юм. Юу н хэцүү гэж харин сайн юм биш үү? Хэцүү байна Сэвита минь. Би нөвцнийгч бүүмэд яаснийгч бүүмэд нэг бол хан руу хараад эсвэл адар ширтээд үг дуучгүй үе санаа алдаа твтээд байх юм. Ядаж ганц үг ган хийхгүй хэцүү байна шүү дээ. Голон тав үгүй адар ширтээд дууга хөвтээд байвал харин амар юм биш үү? Үгүй дээ Сэвита би яасан болоо гэж санаа зовоод байх юм. Тэр дорхно уугаад хашигчаад дэвж явбал жаргал байна л дөө гэж ярилцаж байх юм. Бүрээд хүүхнүүдээ гэж. Тэндээс утсан өвөл бөхөө маань Хөвсгөл аймагт гэртээ үлдэж би Монголын хурдан борны тухай ном бичих Дэлхийн монголчууд сэтгүүлийн анхны дугаарыг гаргах аялалдаа гарсан юм. Тэр үед одоотой адил интернет хөгжөөгүй. Нэг жишээ хэлий биднийг Хөвсгөлд байхад ойн төмөр гарлаа. Аймгийн онцгой байдлын газрынхын түймрийн цар хүрээг тогтоож дээш нь уламжлахаар давхилдана. Тэгс нэг жуулчин ноутбукээ гаргаж тавиад дэлгэцэнд газар нутаг түймрийн цар хүрээ голомтын дурайтал гаргаад иржээ. Тэрнийг харж сонсон нутгийнхан
Энэ жуулчид дунд чинь нүлэ тагнуул явдаг юм байна. Тэр нөхөр манай нутгийн уул усны зургийг тэр чигээр нь авчихсан явна шүү дээ гэж цуурч байсан юм. Тийм болохоор олон улстай харьцна гэдэг амаргүй санагдана. 1998 оны хавар хурдан морины номоо бэлэн болголоо. Анхны номоо Уяачин нууц товчон гэж нэрлэлээ. Ном бэлдэж явахдаа сэтгүүлийнхээ анхны дугаарыг давхар бэлтгэж эхэллээ.